За Монгол улсын олон улсын сэргээн босгол хөгжлийн банк 3-ын одоо эрчим хүч 4 төслийн талаар бид нар одоо ярилцж байна. За энэ төслөөр бол мандалговоос 10 хэр чиглэлийн 220 кВт-ийн 278 км одоо цахилгаан дамжуул хагаарын шугам дэд станцын өргөтгөлийг барих гэж байна. Тэгэхээр энэ төсөл маань 2024-өөс 28 оны засгийн газрын төлөвлөгөөнд орж ирж гисэн байсан. 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд орж ирсэн. Гэтэл 2026 оны одоо энэ жил одоо яригдж байгаа. Яагаад энэ нэг жил ингээ хойшлогдоод ороод ирвэ? Хоёрдугаар зээлийг заавал ингэж 78 сая $, зээл авч яхаар энийг бид нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломж болцоогүй юу? Энэ өөрөө хүүтэй зээл байж байгаа. Гуравдугаарт нь энэ улсын төсөв дээрээс ер нь энэ төсөлд зориулагдсан нэмэлт дахиад зардал гарах уу гэдэг ийм 3 асуултыг асууя. За ингээд хугацааны хувьд бол процедур засгийн газар Дэлхийн банктай за мөн сангийн яам, эрчим хүчний яам хамтарсан ажлын хэсэг ажиллаад өнгөрсөн оны одоо сүүлээр энэ төслүүдийн зээлийн хэлцээр ажиллаад за засгийн газрын хуралдаанд оруулаад ингээд их хуралд өргөн бүрэх процесс явагдсан. Энэ дээр бол бас хугацааны хувьд сая 25 онд амжих төлөвлөлт маань ингээд бас хойшлсон тал бий. За гэхдээ энэ төслийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр бас нэлээд ажиллаж бэлтгэл сайн хангагдсан зураг төсөл тезүү за бусад бэлтгэл хангагдсан тохиолдолд төслийн хэрэгжүүлэх явцад бол бас алдаа мадаг баг гардаг. Тэгээд энэ дээр бол хугацаа төлөвснөөс их зарцуулагдсан байна. За $78 сая эрчим хүчний сайдын багцад бол хөрөнгө оруулалт 2026 онд 320 гаруй тэрбум төгрөгийн төсвийн хязгаар тавигдсан. За үүнээс бас шилжиж байгаа хөрөнгө оруулалтууд бас нэлээдгүй байгаа. Нийтдээ нэг 40 гаруй төсөл арга хэмжээ төлөвлөгдсөн байна. Тэгээ бид бол 26 оны төсөвтөр бол зөвхөн Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц баригдаж байгаатай холбоотойгоор тэр үйлдвэрлэж байгаа их усрыг нааша дамжуулах шугамын эхний 69 км хэсгийг бол 26 оны төсөвт тусгуулсан. За энэ төсвийн хязгаартай багтаж бол ийм шийдэл гаргасан байгаа. Тэгэхээр энэ төсвийн хязгаарт багтаагүй за түрүү хэлсэн ер нь дамжуулах шугам сүлжээ бол одоо хэрэгцээ шаардлага бол 4-5 их найдын бол хөрөнгө оруулалт хийх хэрэгцээ байгаа. Гэхдээ энийг бол улсын төсвөөр эрчим хүчний сайдын багцд хийгдэнэхээр төсвийн хязгаар боломж бол байхгүй байна. Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 3.5 их найд байгаа энэ жилийнх. Тэгэхээр манайх бол нэг 10 орчим хувь нь за үүний бол Эрдэнэ бүрэн мянгатын 69 км шугамыг оруулахад тэр бол нэг 108 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй ажил бол энэ жилийнх туссан байна. Тэгэхээр бид энийг хугацаа алдахгүй хэрэгжүүлэхийн тулд ийм хөнгөлөлтөй урт хугацааны их усүрээр даруйхан хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэсэн ийм саналыг бол холбогдох яамдын төвшөнд судлаад харуулж байна.